Эрүү шүүлт гэдэг зүйл бол биднээс өнөөдрийнх шиг юм нэг хөнгөмсөг бас ярилцах хэлцэх зүйл биш шүү. Төр гудамжинд иргэнэ гэмт хэрэг хийхэд шалгаж шидэж чаддаг мөртлөө төр өөрийнхөө байгууллага дотор төрийн албаагчтанд гэмт хэрэг хийхэд шалгаж чадахгүй байгаагийн хамгийн том жишээ чинь энэ эрүү шүүлт байхгүй юу? Тийм учраас энэ эрүү шүүлттэй холбоотой харж агсаалт гаргадаг болох хэрэгтэй. Төр өөрөө эрүү шүүлт хийгээд энэ гэмт хэргийн хохирогчд төрийн нэрийн өмнөөс хохирлыг багдуулсан бол буруутай этгээдээс буцаагаад төлдөг тэр чадвартай болох ёстой. Энэ гэмт хэргийг бидаа мөрдөн шалгадаг байгууллагатай болох ёстой. Энэ гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг нийгмээр жигшиж хардаг нүдтэй болох ёстой гэдгийг чинь энэ тогтоодлоор хэлж байгаа юм шүү гэдгийг дахин сануулж хэлье. Тэгээд гишүүд минь энэ дээр нэг анхааралтай хандаад нэг хууль тогтоогч шиг нэг хараач гэж хүсэж байна.